Чингис томроход ам бидний кайсан. Сэтгэл дотроо би автаа байсан хэмээн баясан. Зургийн харж чадвар сайрчаад гэдэг байсан бор алдартай. Ээжигээ би мэдэрч байгаагүй хор талдартай. Цаг хугацааны ихээр ээж би энэ маш дөрөлдөө. Аврах хүсэл байсан ч гэсэн уусаа гаш дөрөлдөө. Удаа тусан улам их ээж би багаар модон амьсгалын аппаратсан ч хүчээр төрөвч агаар тутан авч сай хүн гадаад байдаг гэж ээж минь хэлээд дуулсан. Тэгэл би хатсан бүтэн амьдралын мөрөөдөөсөө юу ч хийхээ мэдэхгүй. Харах шимнэр ганцаараа хамаатан савтан нохо хувцс намакараа тацаас алхан амьдралын хатуу бүхний би үзв таван наснда. Ачиг байдал тохороо хаяа авига сандаг. Мартаж ихлэн ээжтэй тоглож иргэлдэг сан. Өсөж өгөхгүй дот би ховтож идэг байсан. Дахин гэр бүлтэй бодом тэднийхээ би баган боож миний амьдрах газар бод бүрэн хий таган доо тарагчгүй даваа нут гэж байхын. Баяж бай, ятгаш бай, авааштай байсахын. Бурхан бидэн бэлэгдээд буцааж явдаг амьдын чам. Үүнээс цааш өнгөрсөн буцаа бүхэн амьдын там мэдээж амьдрал сайхан болоосоо гэж хэлхэн. Ад жаргал хайр энерги бидний амьдралын нэгэн сайхан зүйлс байдаг гэж би олон анзаарсан. Гэтэл би хэцүү бүхний тулан ганцаараа ор гэж хэлэхэд хэцүү картонон гудастай олон жилийн тулахтаа ганц зэшний хувцастай од мөштэй ганцаар толон зүрхэндээ шарахтаж орой болохыг хүлээн ээжигээ зүудэндээ харах гэж зовлох хэмээ шахаанд болсон бузын түцэг надад зовсон салаад утсан ээжигээ сасан өсөх хүүгийн халаас болсон сайхан амтэн гисэн сэтгэлдээ маш бадан зотой хүмүүс ямар яваа бол гэж тэгээс намайг хальдаг багтаа ээж миний гараас хөдөлж хороо гэрэл түш байсан энэ бүхэн зүйл болж хөвөрхөд дараа нь төлөш байсан таны талаар тусамжийг өөртөөгөө би яаж хэлээд талын цэцгээс дүүж аваад бушиндээ чинь ташилээ ээжээ тангуугаар би яаж н хороо дуулах юм бэ амиа хорлуул магадгүй таныг одоо дуулсан бэ гэсэн бодол миний дахинд очирдаг байсан ачааргал байж бадуу хэмээн боломжийг хайсан хархуу нүхнээс тагаад гэж хайцгаа бариад гарахтаа ихийн гараас хөтлөх чагалтай хүүхдийн царайг харахтаа асар их зовлонгоо би бүхнээс нугаад өчиж байсан ирээдүйд сайхан амьтан хэмээн шүдээ зугаад өсөж байсан мөнгө олгож хулаа хийж зарим хүнийг хурж билэн эцгийн талаа бодох тусах амьд төрхөд хатсан талхыг төсдөг атаага би уусал түүнийг алахыг хүсдэг хэцүү мөчөд арсны бодол ээжид хоёрт хайргүй биш бидний хаяад гадаад гасан амын тэгэхээр сайхан гэж юу харагдчихгүй даваа нут гэж байхын баяж бай ятгаш бай авааштай байсахын бурхан бидэн бэлэгдээд буцааж явдаг амьдын чам үүнээс цааш өнгөрсөн буцаа бүхэн амьдын там мэдээж амьдрал сайхан болоосоо гэж хэлхэн ад жаргал хайр энерги бидний амьдралын нэгэн сайхан зүйлс байдаг гэж би олон анзаарсан гэтэл би хэцүү бүхний тулан ганцаараа зовлонт мөчөд толсон одоо 21 настай билээ алдаж энтэж явсан гэсэн багтаа чимээр алхаад ирлээ барилгын ажил хийж цалингаараа гэр авсан өчнөөс одоо таасан ч гэсэн мөрөөдлийнхөө чиг явсан шилдэг ажил чинь болж бэлэг хардулуу баяр хүргэж өнөөдөр часав гэж хэлэв хамт олон хань жилтэй болоогүй тул татгалзах зүйл алаагүй баба цууч хатолноороо ганцхан төрөж балгаж шүн болж гэрдүүгээ халам цухан харих зур зүс танах ахгүй байглахада архихгүй согтуудаа би юм бодлогүй очиад буухалуу надад тэр хийж өгөөд би нэмээд зутатав амьдралынхын талаар асуудал гэр бүлэхгүй гэлээ нэмэрхүү тэнэг хүмүүс их дурггүй билээ уухад л амьдрч чадах хэмээн би хэлв бодод цуснаа тэрхүү яриага шинээр эхэлв түүний эхнэр нь манай ээж нэртэй адил байсан хүүгээ ганц хараагүй гэхэд нэлээд амир гайхсан түүний хувцс нь урахаа би хаан турахаа гэтвчээ тэр өсөлөхөд манай ээж нь зураг бай бодож байсан зорилго юм сүүлийн даваа тарав уун хурч гэрлүүгээ орж хутаг гаваад гарав зовлонгоо бодож тусан тархин дараатан бүсэн урандаа би гүгээ давыгаа араас нь дүрсэн намайг ягаад нэгэн хэмээ эргэж хараад хэлв та бол ээж бид хоёрыг хайсан чихэн амын мэдв миний хүү ээж чи би давхурахта машин барьж байгаа түн тарьж ирсэн би түн тайртай болохоор өмнөөс нь шорон цуугаад гарч ирсэн намайг гоочлаарай чамайг тэнцээдаггүй Бочу амин нүдэта нэлдэ бүцүү сайхан болно надад гарч нэлдэ мулгуун сэтгэж мөгөөн буруу хүнтэй байсан нь штэ миний аав гэдэг хүн бол чихэн ир хүн байсан байж штэ битэн тартай энэ бол миний амьдрал биш Энэ бол чиний амьдрал биш. Энэ бол түүний амьдрал.